За намайг Болормоо гэдэг би хөгжлийн бэрхшээлээр ирдэг үндэсний сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн сэтгэл судлаач мэргэжилтэй. Миний сэтгэц бодол сэтгцэн асуудлыг шийдэхэд хараа төдийлөн хамаатай биш. Яагаад гэвэл энэ ганцхан ерөнхий сэтгэл судлал маань маш өргөн агуулга хүрээтэй байдаг. Өнөөдөр сэтгэл судлалын шинжилгээ ухааныг ерөнхийдөө хүмүүс бодохдоо нэг энэ зөвлөгөө өгөх юм байлаар хараад байдаг. Нийгмийн сэтгэл зүйн байдал одоо тус хуулийн сэтгэл зүй, спортын сэтгэл зүй гэдэг бүх салбар 54 салбар шинжилгээ ухаантай ийм байгууллага ерөнхий сэтгэл судлаараа сэтгэл зүй маань хүний анхаарал, оюун, ой тогтоолт, тэгээд сэтгэц бодол, хөдөлгөөн, зориг гэх мэт маш олон ийм үйл явцуудыг ингээд судалдаг шинжилгээ ухаан болохоор хараа болоод төдийлөн хамаатай ш. Харин ч дайшаа бүр харааны бэрхшээлтэй байсараа өөрөө ой төвлөрөлт маш сайтай болж дээр нь шинжилгээ ухааны үндсэлтэй арга зүй дээр үндэстэй болохоор энэ бол бас маш сайхан юм шинжилгээ ухаан. Яг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг маань та бүхэн мэдж байгаа тийм харахад сонгодог байдлаар харааны сонсголын одоо хөдөлгөөний гэдэг ингээд сонгодог байдлаар байж болно. Мөн бас дотор эрхтний гих мэтчлэн харахад ингээд эрүүл харагдахаар ийм сэтгэл зүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байж болдог тийм. Гэвтэл өнөөдөр манай нийгэм маань өнөөдөр хөгжиж байгаа орн болохоор би ямар ч одоо буруу нийгэмд өгөхгүй. Яагаад гэвэл хөгжиж байгаа орны хувьд бол тодорхой цаг хугацаа хэрэгтэй болно. Тийм учраас энэ тодорхой цаг хугацааны дараа бид нар хөгжингөө орн шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ойлгодог, мэддэг, таньдаг болно гэж боддог. Гэхдээ манай монголчуудын үндсэн төлөв байдал нь өөрөө маш тийм хүнлэг ийм ёс зүйтэй ард түмэн болохоор бас муугасаа сайн их байдаг. Хамгийн гол нь энийг одоо зөв зөвсдөө хүлээж аваад таньж мэдээсэй гэж чинь сэтгэлээсээ хүсдэг. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань хоёр хуваагдж байгаа. Төрөлхтөн буюу олдмол гэдэг хоёр хуваагдж байгаа. Гэхдээ өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань магадгүй олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань сэтгэл зүйн байдал энийгээ даван туулах маш их цаг хугацаа хэрэгтэй болдог. Хэрвээ энийгээ ингээд даван туулж чадвал та цаашаа ажиж амьдрах одоо нөхцөл байдал нэлээд сайн бүрдэн. Гэхдээ бүгд даван туулах хэрэгтэй. Амьдрал өөрөө та бид өнөөдөр хэмж байлаа гэсэн маргааш хэм болохоч мэдэхгүй учраас ямар ч тохиолдолд тань тохиолдож болно. Та өнөөдөр энэ хороо дээр амьд амьсгалж байгаа юм чинь та итгэлтэй төгс ингээ уршаагаар халах хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас нөгөө үг байгаа штэ. Та халах чадахгүй бол одоо мөлхөж басан уршаагаа одоо ямарсан л уршигдсан одоо энэ сайхан үг байдаг. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань таныг нийгэм яаж харах төдийлөн хамаатай биш. Та өөрөө оюун ухаанаа хөгжүүлээд та өөрөө сэтгэлийн тэнхээтэй байгаа, та өөрөө ажил амьдралд төсгээд та өөрийнхөө сайн санагдлал явах хэрэгтэй. Тэгвэл та өнөөдөр энэ хороо дээр хүмүүс төрснийхаа одоо учир утгыг олно л гэж боддог. Түүнээс биш мэдээж нийгэм хэцүү байгаа. Нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэд битгий эрүүл хүмүүс маань гэсэн нийгмийн хэцүү үед маш их стресстэй байгаа. Гэхдээ энийг бол сайн талаас нь хараад өдөрөө сайхан хөгжинэ л гэж итгэлтэй байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэлтгүй ер нь бид одоо хамгийн чухал юм нь одоо хөгжлийн бэрхшээл гэж битэл ялгуурлаад ингээд тусгаалаад энэ өгүүлбэрийг хэлээсэй гэж би бол боддог. Яагаад гэвэл хүүхэд бүхний сэтгэл зүй зөв хөгжүүлэх, хүүхэд бүхэн ирээдүйд энэ Монгол улсын иргэн болохын тулд төлөвшөл хэрэгтэй болдог. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүй гэж тусдаа байхгүй, хүүхдийн сэтгэл зүй гэж байдаг. Хүүхдийн сэтгэл зүй дотроо насны онцлогоороо өөр үе шаттайгаар сэтгэцэг одоо хөгжиж явдаг. Тийм болохоор ерөөсөө хүүхдийн сэтгэл зүй гэсэн ганцхан ийм шинжилгээ ухааны л одоо ийм ойлголт байдаг. Мэдээж онцлог хэрэгцээ байгаа. Тийм дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг одоо тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогтод тохируулаад бас хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь оюуны бэрхшээлтэй байлаа гэхэд оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжил яаж явагдах вэ гэдэг тустай арга зүйтэй тустай ийм салбар шинжилгээ ухаан юм аа. Би бол эзэн засгийн мэргэжилтэй одоо олдмол харааны бэрхшээлтэй 2010 онд өөрөө ингээ харааны бэрхшээлтэй болсон. Тэгээ харааны бэрхшээлтэй болох үедээ 4 жил гэртээ суусан. Одоо ингээ амьдрал ингээл дууслаа гэж бодсон. Гэвч амьдрал дуустахгүй юм байлаа. Амьдрал ингээ цаашаа өргөжлөхтэй маш чанартай өргөжлөх ёстой. Тэгээ ямар ажил хийх ёстой вэ гэд маш удаан ингээ бодсны эцэс дэлхий дээр харааны бэрхшээлтэй хүмүүс бол хийх хамгийн чухал ажил бол одоо энэ зөвлөгөө өгөх үйлчилгээ байдаг юм байлээ. Тэгээ манай монголчууд харааны бэрхшээлтэй хүн гэрэл нэг массажист бодно гэж боддог. Ер нь манайхан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр доод түвшин одоо боловсролын хувьд дунд боловсрол гэж ерөнхийдөө дундаас доод түвшингийн боловсролын хүрээнд ингээ бодоод идэг. Гэтэл олдмол хөгжлийн бэрхшээлтэй маш олон мундаг хүмүүс байгаа. Өнөөдөр аваар осод ямар байгаа вэ? Тэгэхээр энэ эцэг залуучууд хүмүүс бүгдөө одоо ингээд энэ хөгжлийн бэрхшээл гэдэг тухайн нэг эрхтэн л ажиллах гээд байгаа болохоос таны одоо оюун бодол, ухаан санаа бүх юм чинь одоо цаашид үргэлжлэж хөгжих ёстой гэж боддог. Тэгээ би 2014 оноос сэтгэл судлалын шинжилгээ ухааныг үзээд тэгээ 16 онд төгсөөд 18 онд магистр хамгаалаад одоо Монгол Улсын
сургуулийн доктор суралцдаг удахгүй сэтгэл судлалын ухаанаараа докторийн зэрэгийг хамгаална гэд одоо ингэ явж байгаа. Ер нь бол хараа маань нэлээд буцаараад одоо би 100% харааны бэрхшээл буюу 100% харахгүй гэсэн юм ангил байгаа. Гэхдээ миний нүдэл харахгүй болохоос миний оюун ухаан, миний бүх одоо мэдрэмж маш сайн байгаа гэж өөртөө төгс итгэдэг. Тийм ч учраас би өнөөдөр өвлийн бэрхшээл дээр эдийн сайн санаа төлөө өвлийн бэрхшээл дээр эдийн мэдлэг боловсролын төлөө бас ингээд өөрийнхөө чадахын зүйлийг хийж сургалт одоо зохион байгуулалт зөвлөгөө өгөх хэмээн маш олон төрлийн ажлыг одоо хийгээ явж байгаа. Намайг одоо маш их ядраадаг юм бол манай дэд бүтэц манай төрийн байгууллагуудын албан хаагчдын хандлага эдгээр бидрээ сөхрөөдөг болохоос өөр бидрээ сөхрөөцөл нэг ч үгүй байх гэж боддог. Хөгжлийн бэрхшээл дээрээ одоо бид түрүүн хийсэнтэй дандаа хүчтэй орны тухай ярьсан. Гэхдээ хүчтэй орны хувьд бол маш их хичээгээд одоо хийж байгаа. Ер нь ээлтийн хувьд бол дэд бүтэц байхгүй та бүхэн мэдж байгаа тийм ээ. Гудамж ямар байгаа хэлээ. Үнэхээр жоохон маш хэцүү. Гэхдээ одоо удахгүй хөгжиж сайн болно гэж бодож байна. Дээр нь манай ард түмэн бас ингээд сайхан тусалж дэмждэг. Үнэхээр ингээд гараа авч байгаа туслах гэсэн хүмүүс бас байдаг. Дээр нь бас нэг хэлэх юм бол хөгжлийн бэрхшээл дээрээ та бүхэн бас өөрсдөө бас их сайхан сэтгэлтэй байж өөрсдөө бас оюун ухаанаа гоё хөгжүүлж ард түмнийгээ одоо эргэн тойронд байгаа хүмүүсээ бас эргэн тойрныхаа хүмүүсээс хүнд харьцаасаа гэж боддог. Сэтгэлийн зөвлөгөө өгöd одоо жил бүхэн нэг 300-аас 400 ингээд хүнд нэг 1000 гаруй удаа зөвлөгөө өгдөг. Гэхдээ миний зөвлөгөө өгдөг хүмүүс маань ерөнхийдөө жоохон зарлалт бүлгийн ирээдтэй байдаг. Яг өөрийн сэтгэл зүйн одоо яг өөрийнхөө одоо нэг одоо юу гэдэндээ вип нэг 30-40 хүн байдаг. Эдгээр хүмүүс маань намайг ойлгодог. Миний нэг оюун ухааныг одоо намайг ингээ үнэлдэг учраас тэдгээр хүмүүстэй би одоо нэг ерөнхийдөө нэг 6-аас дээш жил одоо тасралтгүй ингээд ажиллаж байна. Сэтгэл судлал гэдэг маань өөрөө насан туршийн ийм ажил. Яг тэгвэл насандаа л хүний сэтгэл зүй өөрчлөгдөж, насандаа л хүний одоо ой тогтоолт, анхаарал, сэтгэл хөдөлгөөн бүгд ингээд өөрчлөгддөг учраас сэтгэл судлалын шинжилгээ ухаан бол насан турш амьдралын одоо ийм шинжилгээ ухаан гэж боддог. Ер нь сэтгэл зүй буюу энэ сэтгэл оюун ухаан чи өөрөө барьж болдгоо, сонсож болдгоо, зөвхөн мэдэрдэг, мэдрэмжэн дээр суурьсан ийм одоо сэтгцийн үйл ажиллагаа, тарих оюуны үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр таны тэр зүрх түг гээд байгаа тэр таныг айлгаад байгаа миг би таныг сайн мэдэрнэ, таныг сайн ойлгоно. Тийм болохоор ингэж ажиллаж чаддаг юм аа. Энэгээр л онцлог. Энд нь бас одоо шинэ оны эхний өдөр ингээд нөгөө ер нь ярьцлага гэж болохоор бүх ард түмэнд одоо 2025 онд бүгдөө сайн байгаад оюуныхоо осрол бол хамгийн муухай осрол шүү. Тийм болохоор бүгдөө сэтгэл нүд бол яах вэ? Харахгүй байж болно. Хөл яах вэ? Явахгүй байж болно. Гэхдээ сэтгэл зүй оюун ухаан маань эврүүл сасрал байх ёстой шүү. Та бүхэн аггүй одоо ууч сайхан сэтгэлтэй байгаарай. Маш их хичээл сураарай гэж өрөөрэй.